Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Сайн байна уу дундад орон, сайн байна уу Леонинг нэвтрүүлэг маань эхэлж байна. Өнөөдөр бид Леонинг мужийн төв Мөгдөн хотод хөрч ирлээ. За ингээд түүх хэлгэж Түмэн олнам батжуулсан, төмөр цотгож, төрийнхөө сүлдийг бэхжүүлсэн энэхүү Мөгдөн хотын урдчууд, аж ахуйнууд, эдийн засагчид тэгвэл техник механикчид хэр зэрэг ажиллаж амьдарч хот одоо орон нутгаан авч явдгийг харцгаая. Нэг төрийн эхлэл, хоёр хааны нийслэл, Хятадын аж үйлдвэрийн хот Мөгдөн хотоор бидэнтэй хамт аялаарай хүмүүсээ. За ингээд энэхүү Мөгдөн хотын түүх, соёл, аялал жуулчлал юу байдгийг үзэгч та бүхэн маань биднэртэй хамт аялаарай. За өнөөдөр манай нэвтрүүлгийн хамт олон бүгд найрамд Хятад улсын үндэсний аж үйлдвэрийн музейд хурж ирээд байна. Тий. Ер нь одоо Мөгдөн хотыг ярихад Мөгдөн хот бол одоо Хятадын зүүн хойд бүс нутгийн улс төр эдийн засаг одоо аялал жуулчлал соёл түүхийн одоо төв хот гэгдэж болно. Ялангуяа одоо аж үйлдвэрийн хувьд бол бүр ч одоо төв хот нь гэхэд илүүдэхгүй. Тэгээд бүгд найрамд Хятад улсын аж үйлдвэрийн ууган хүүх юм нэрлэгдсэн. Энэхүү музей гэж энэ угаасаа үйлдвэр. 1939 онд байгуулагдсан аж үйлдвэрийн одоо том юм хэсэг гэх юм да тийм. За энэ ингээд цотгомол төмөр хэвви одоо хэв зохиод юу байдгийг тийм а. Тэр үед одоо хамгийн том аж үйлдвэрийн хамгийн том үйлдвэрлэлийн хэсэг тоноглолуудыг энд үйлдвэрлэсэн гэж ярьж байгаа юм дээ. Зөв. Яг тэгээд одоо 12 оны 5 сарын 18-нд одоо музейн өдрөөр Хятад улсын аж үйлдвэрийн музей болгосон юм байна. Тэгээ өнөөдөр гэхэд одоо олон оюутнууд, хүүхдүүд, залуучууд бол илүү ирж тойрд юм байна. Тэгээд музей гэхдээ музей гэж нэрлэж байгаа боловч үндэ энэ аж үйлдвэр бүх тоног төхөөрөмж шинжилээд өөр газар нөгөөд явцсан. Яг үндэ буцаагаад галыг асаагаад энэ техникүүдийг хөдлөх гэж энэ дахиад ажил хийж чадна. Ашиглах бэлэн байгаа тийм. Бэлэн гэсэн үг. Би болохоор маш сонин. Одоо хамтдаа энэ сайхан аж үйлдвэрийн музейгээр тойрцгаая. За явцгаая. 2013 онд ашиглалтанд орсон Хятадын аж үйлдвэрийн музей нь Хятадын аж үйлдвэрийн хөгжлийн түүхийг харуулсан томоохон музей. 14,120 гаруй биет соёлын дурсгалт зүйлс бүхий нийт 30,000 гаруй эд зүйлсийн цуглуулгатай. Түүний дотор 7,700 соёлын дурсгалт зүйлсийг дэлгэн харуулдаг байна. Мөнгөн хоёр бугуйвч байна. Мөгдөн хотын урчууд Сэлсима хэмээн ардын дунд гардаг. Йохё голын дэнжид байрлах дэхэн үед Хятадаар Шэнжин, Фэнтиан монголчуудын хэлдгээр Мөгдөн хот хэмээн нэрлэж асан Хятадын Леонинг мужийн төв Шэньян нь өдгөө зүүн хойд Азийн төв хот төдийгүй Хятадын үндэсний түүх соёлын хот, үндэсний дэвшилтэд үйлдвэрлэлийн бааз, Хятадын орчин үеийн аж үйлдвэрийн төв, бүс нутгийн технологийн инновацийн өндөрлөг болжээ. За үзэгчдээ ер нь одоо 20 дугаар зууны эхэн үеэс Леонинг муж тэр тутмаа одоо Мөгдөн хот бол Хятадын зүүн хойд бүс нутгийн аж үйлдвэрийн төв хот, за технологи инновацийн бол төв хот болж байсан тийм ээ. Ер нь одоо шинэ дундад улс байгуулагдсан одоо эхний 5 жилийн үндэсний төсөлд ч гэсэн Мөгдөн хотыг бол аж үйлдвэрийн гол хот болгож одоо хөгжүүлнэ гэж одоо дурдсан байдаг. Тиймээрэн одоо маш олон одоо машин хэрэгслийн том аж үйлдвэрүүд тэгвэл одоо нисэх онгоцны аж үйлдвэрийн том группүүд бол одоо яг энд өөрийнхөө аж үйлсээ эхэлж босгосон байдаг. Тэгэхгүй яг тийм болохоор бүгд найрамдах Хятад улсын аж үйлдвэрийг бол Леонинг тусалдаг. Леонингийн аж үйлдвэрийг Шэньян буюу Мөгдөн хотоор тусалдаг. Тиймдэн 2019 онд одоо бүгд найрамдах Хятад улс байгуулагдсан 70 жилийн ойд зориулж одоо хийсэн тийм энэхүү бэлтгэмдэг болсон одоо нисэх тэгч. Эний загвар бол яг улс байгуулагдсан 70 жилийн ойд зориулж хийсэн бүтээл байгаа юм. Яг зөв. Тэгээд Леонинг муж тэр тутмаа Мөгдөн хот бол одоо яг ийм уламжлалт одоо машин хэрэгсэл тоног төхөөрөмжийн аж үйлдвэрийг хөгжүүлэхээр барахгүй сүүлийн үед одоо өндөр дэвшилттэй технологийн аж үйлдвэрийг хөгжүүлсэн. За энэ дээр одоо робот харагдаж байна тийм ээ. Аж үйлдвэрийн одоо роботын 5 дутмын нэг нь бол одоо Мөгдөн хотод үйлдвэрлэгддэг гэсэн тоо баримтууд байдаг. Тэгэхээр барахгүй одоо чанга, сансрын хөлөг, за жоолон далайн гүний одоо хайгуул онгоц зэрэг одоо үндэсний хэмжээний маш том одоо
инженерийн том төслүүдэд бол Леонин муж тэр тусмаа одоо Мөгдөн хот бол өөрийнхөө ууган хүүгийнхээ одоо үүрэг хариуцлага маш их одоо хариуцаж хүлээж биелүүлж явж ирсэн. Үнэхээр тийм байна. Одоо ингээд бид нар аж үйлдвэрийн музейд ороод ирэхэд л ингээд нүд дүүртэл ингээд механик, тоногдох хөрөмжтэй машин хэрэг одоо юу байдгийг тийм аж үйлдвэрийн чиглэлийн юмуд харагдаж байгаа. Тийм болохоор үзэгч та бүхэн маань биднэртэй хамт энэ гайхалтай музейгээр аялаарай. Хятад улс өөрчлөн шинжилэлт хийх болсноос хойш Шинээн хот нь хот байгуулалт, эдийн засгийн хөгжлийн хурдыг нэмэгдүүлжээ. Шинээн метро, Шинээн олимпийн спортын төв зэрэг чухал төслүүдийг удаа дараалан барьж босгон хот байгуулалтын үсрэнгүй хөгжилд хүрсэн. Үүнээс гадна Шинээн нь автомашин, нисэх онгоц, электроник гэх мэт өндөр технологийн олон салбарыг хөгжүүлж Хятадын зүүн хойд бүс нутгийн эдийн засгийн төв болжээ. За үзэгчдээ бүгд найрамдах Хятад ард улсын хамгийн анхны төмөрлөг сүлд энэ дээр өлгөгдөж байна. За энээс өмнө бол одоо төрийнхөө сүлдийг мудаар сэлж хийж байсан. Тэгээд 1951 оны 5 сарын 1-нд бол одоо яг Мөгдөн хотын аж үйлдвэрийн хинээс бол одоо төрийнхөө сүлдийг төмөрлөгөөр одоо чутгаж хийгээд Тяньмын талбай дээр өлгөж байсан. Энэ нь бас одоо Хятад улсын аж үйлдвэр дунд Мөгдөний аж үйлдвэр хэр их хүнд чухал одоо байр суурийг эжилж байсныг харуулж байна. Бүгд найрамдах Хятад ард улс байгуулагдсны дараа Шинээн хот нь Хятадын аж үйлдвэр, соёлын чухал хот болж Леонин их сургууль, зүүн хойд их сургууль зэрэг их дээд сургууль, олон тооны аж ахуйн нэгжүүд энд байгуулагдсан. Шинээн нь урт удаан түүхтэй олон тооны соёлын өв, аялал жуулчлалын нөөц баялагтай. Тэдгээрээс хамгийн алдартай нь Чин гүрний үеийн хааны ордны архитектурын гайхамшигт бүтээл болох Шинээн хотын хааны ордон юм. За сайн байна уу өрхөмд үзэгчдээ. Сайн байна уу дундад орон сайн байна уу Леонин нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За өнөөдөр бид нар Леонин можийн төв Мөгдөн хотын хааны ордонд хүрчээд байна. За хааны ордон гэхэлэр үзэгч та бүхэн маань бүгдээрээ Бээжингийн хааны ордыг мэдгүй юм байхгүй. Гэхдээ энэ хүү Мөгдөн хотын хааны ордон байна шүү дээ. Бээжин хотын хааны ордоноос өмнө байгуулагдсан ийм хааны ордон байгаа юм. Яг тийм ээ. Хятад улсад хоёр хааны ордон байдаг. Нэг нь танай хэлсэн Бээжингийн, за нэг нь болохоор Мөгдөн хотын хааны ордон. За энэ хааны ордныг хэн байгуулсан бэ гэхээр Зөрчин аймгийн ахлагч Нурхаач бол одоо зөрчинчүүдэд дагуулад наашин ирж нийслээд энд хааны ордны байгуулж байсан. Зөрчний хүү Хун тайж бас одоо энд хаан суурьнд суугаад төрийнхөө цолыг бол их дайчин гүрэн гэж одоо цололж байсан юм төгтэй ордон байгаа юм аа. За ингээд энэхүү хааны ордон 1600 гаруй оноос эхэлж байгуулагдсан дөрвөн үеийн хаан тийм ээ. Бараг 150 хэдэн жилийн хүүхд түүхийг өнгөрөөж одоо засвар хийгээд шинд нэмж байгуулад тэгсээр байгаад одоогийн энэхүү хааны ордон бүрэн бүтнээрээ байгуулагдсан байгаа юм. Бас нэг зүйлийг сонирхуулахад Мөгдөн хотын одоо хамгийн анхны барилга энэ хааны ордонд байдаг гэдгээр бас их сонирхолтой тийм ээ. За тэгээд хамтдаа 400 жилийн өмнөх Манжичин улсын эхэн үеийн нийслэл байсан одоо хааны ордноор хамтдаа аялцгаая. За үзэгчдээ та бүхэн маань бидэртэй хамт байгаарай. Чин гүрний үед Чин гүрний гадаад ертөнцтэй харилцах гарц цэргийн чухал газар болж эхэлсэн байна. Мөн Чин гүрний үед төрийн анхны нийслэл энд байгуулагдаж алдартай Шинээн хааны ордныг энд байгуулсан. 1895 онд Хятад-Японы дайны дараа Шинээн нь Японд эзлэгджээ. Тэр үед Шинээн хотыг шинжилж, шин төмөр зам, гудамж, цэцэрлэгт хүрээлэн зэрэг барилга байгууламж баригдсан нь өнөөдөр түүх соёлын үн цэнтэй олон барилга байгууламж болж он цагийн гагнаас болон үлджээ. За үзэгчдээ энэ Чүнжэн дэм бол одоо Мөгдөний хааны ордны төв харш. Чүнжэн харш байгаа юм. За энэ бол одоо Нурхаачийн 4-р хүүгэн Хун тайжийн яг өөрөө байгуулсан. Тэгээд энд бол одоо олон сайд түшмэлтэйгаан төрийнхөө хэрэг учрыг зөвдөлждөг одоо гадар улсын элчин сайдуудыг хүлээж авдаг. Иймэрхүү одоо төрийн хэрэг явдлыг зөвддөг төв харш байгаа юм ба.
1961 онд Шинэ хотын хааны ордон нь үндэсний соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах анхны багцад хамрагдаж 2004 онд дэлхийн өвийн жагсаалтанд орсон байна. За үзэгчдээ Чин улсын үед хааны ордныг одоо өмнө ордон, хойд ордон гэдэг ерөнхийдөө нь бол их хоёр бүлэгдэх байдаг. Өмнө ордон нь бол одоо төрөг гүрнийхээ хэрэг явдлыг зөвдөлждөг орд харшууд байдаг. За тэгвэл хойд ордон нь болохоор одоо хаан хаттын амардаг орд харшууд байдаг. За энэ Түндрэнг яна яг энэ Арандан байгаа энэ одоо гард харш гэж байгаа. Энэ бол одоо Мөгдөн хотын хааны ордны хамгийн өндөр барилга 3 давхуртай 22 м өндөртэй. За энэ барилгын дээрээс бол одоо бүхий л хаан ордныхаа одоо байдлыг бол шууд харж дийлнэ. За тэгээд хун тайж бол одоо хататтайгаа хамт одоо энэ ордон дээр бол одоо гарч сэлүүчдэг, за ном бичиг үздэг, баг зэргийн одоо хэрэг явдлыг бас энэ ордон дээр очиж ярилцаж шийдвэрлэдэг гэсэн. Тэгээд энг хамглан тэнгэр тэтгэгч бол одоо зүүшэн одоо энэ Мөгдний хааны ордонд ирэхдээ бол бас заавалчгүй энэ гард харж дээр харж одоо хуучин ордоноох нь бараг бас нэг хардаг гэсэн одоо ийм түүхэн тэмдэглэл байдаг. Шинэ хотын хааны ордон Чин гүрний эхэн үеийн улс төр эдийн засгийн төв байсан бөгөөд Чин гүрний 3 үеийн хааныг хаан сэнтэд залсан Хорчин аймгийн Монгол хатан Шоо Жуан буюу Бомбуудайн домогт түүх энд бичигдсэн билээ. За үзэгчдээ одоо хойд ордонд хурц ирлээ. Энд бол одоо 5 харш байна. Энэ бол одоо хун тайжин 15 одоо хатны дотор одоо гол 5 хатан нь бол одоо энэ 5 харш дотор суудаг. Хаан бол одоо тэн дээр харагдаж байгаа Чингэн ордонд бол одоо гол хатантайгаа тэнд суудаг. За Манж Чингийн түүхэнд бол маш гавьяа зүтгэлтэй нэг Монгол хатныг бол одоо заавал дурдах ёстой. Шаожан тайхуу гэж. Шаожан тайхуу бол одоо хун тайжин хатан нь за ээвэр засагчийн ээж нь энг хамгаалангийн одоо элен чимэн. Тэгэхээр Шаожан тайхуу бас одоо энэ ордонд сууж байсан. Яг өөрийнх нь сууж байсан ордон болохоор тэнд Юнфу гүн гэдэг харш. За үзэгчдээ бид нар одоо энэ Мөгдөн хотын хааны ордны хамгийн анхны барилга Баатаргын харшд хурж ирээд байна. Тий. Ер нь одоо Нурхаач нийслэлээ Мөгдөн хотод шилжүүлсний дараа одоо энэ барилгыг эхэлж байгуулсан, энд барилга байгуулсан. За тэгэхээр дахиад одоо Нурхаачийн хүү хун тайж бол одоо залгаад тэр тал дээр бас одоо Түндрэнг дэмэтийн олон харшуудыг байгуулж байсан. Ер нь одоо Манж Чин улсын одоо төр гүрнийг одоо үүсгэн байгуулагч хоёр хаан бол энэ хотод нийсэлж байсан. Энэ ордонд сууж одоо төр засгийнхаа хэрэг учрыг одоо удирдах байсан. За ингээд энэ хүү барилгууд энэ хааны ордны онцлогтой хэдийн юм одоо Бээжингийн хааны ордонтой адилтгаад ярих юм бол юм аа. Бээжингийн хааны ордон бүгдөө ингээд шар оройтой байдаг. Бол энэ хүү одоо Мөгдөнгийн хааны ордон бол ногоон хөвөөтэй дээр шар оройтой. Тэгэхээр энэ дотор энэ олон барилгууд бүгдөө тийм мөртлөө энэ хэдэн харшнууд болохоор ганцхан хөх баруун оройтой. Энэ нь бас онцлог гинэ. Тий. Энэ хэдэн хазуу талынх нь одоо 10 харш нь болохоор ямар онцлогтой гэсээр энэ бол одоо нөгөө нэг Манж Чин улсын одоо олон хошуу засгийн одоо энэ төрийнх нь одоо тогтолцоог харуулсан. Хүн төрлөختний хөгжлийн түүхэнд хот суурь нь хөгжлийн хамгийн ил тод бөгөөд бодит гэрч болон үлддэг бол. Музей үзэсгэлэн нь хөгжлийн түүхээ хүүрнэн дэлгэх гүүр болдог. Мөгдөн хот түүх соёлын өнөр баян өвтэй байдаг нь урт удаан түүхтэй хөгжлийн замналтай нь холбоотой. Шинэ чулуун зэвсгийн үеэс эхлэн энтхийн түүхийг хүүрнэдэг байна. Манай эртний өмнөх 3000 оны үед энэ бүс нутагт балар эртний хүмүүс оршин амьдарч байжээ. Манай эртний өмнөх 7 дугаар зууны үед энэхүү газар нутаг нь зүүн хойд бүс нутгийн улс төр эдийн засгийн төв болж Яодун хот гэгдэж байлаа. За сайн байцгаана уу үзэгчдээ, сайн байна уу дундад орон, сайн байна уу Леонин нэвтрүүлэг маань үргэлж байна. За өнөөдөр бид нар Леонингийн хамгийн том музей Леонин музейд хурж ирээд байна.
Тий, энэ музей болохоор Леонингийн хамгийн том музей. Тэгээд Хятад улсынхаа хамгийн анхны музей гэдгээр маш онцлогтой. Леонинг дээрсэн, мөгдөн хортод дээрсэн хүмүүс бол энэ музейгээр одоо заавалжгүй тойрж үздэг шүү дээ. Тэгээд энэ хүү музейд маш олон үзмөрүүд байдаг да. Улаан хайрхны соёл гэдэг 5 6 мянган жилийн өмнөх тийм ээ соёлыг харуулсан үзмөрүүд байдаг. Тэгвэл Алтан улсын үеийн үзмөрүүд байдаг. Гедан улсын үеийн үзмөрүүд байдаг. Маш олон сонирхолтой үзмөр энд хадгалагдж байдаг юм байна. Яг тийм одоо сүм тангийн тэр шүлэг дуулуудын одоо их бичмэлүүд тийм ээ уран зургууд гээд гайхалтай олон зүйлсүүд энд хадгалагдаж байна. Ер нь тоо бүртгэлд бол 110 гаруй одоо мянган төрөл зүйлийн одоо түүхэн дурсгал зүйлсүүд энд хадгалагдаж байдаг гэсэн. За тэгээд энэ музейд бол бас маш гайхалтай, сайхан үн цэнтэй, олдошгүй, бүр энгийн цагдаа гаргаж харуулахгүй тийм сайхан түүхийн дурсгал зүйлсүүд байдаг. Жишээлбэл одоо алтаар бүрсэн модон дөрөө. За тэгэхээр барахгүй тийм ээ одоо ер нь хамгийн анхны энэ орж ирсэн, хятад орж ирсэн хамгийн анхны шилэн лонго. Энэ бол торны замыг дагаж орж ирсэн, гаднаас орж ирсэн юм байгаа. Тэгвэл дээрэс нь нөгөө нэг гахаан хэлбэртэй луун хас шийлвэр байдаг. Тэр бол маш сонирхолтой. Сорын ганц энд Леонин музейгийн ер нь нэрийн утас болсон үзүүрүүд энд байдаг байхгүй юу? Тий. За тэгээд ер нь одоо нэг орон нутгийн түүх соёлыг харъя. За эрт өдгөөгийн холбоос гүүр бол ер нь музей байдаг тийм ээ. За ингээд хамтдаа Леонин музейгээр тойрцгоё. За ингээд тав хүмүүс бидэртэй хамт тавтаа хэлээрэй. Зүүн хойдын музей гэгддэг Леонин музей нь 1949 оны 7 дугаар сарын 7-нд байгуулагдсан. Бүгд найрамдах Хятад ард улсад байгуулагдсан анхны музей юм. Леонин музей нь баялаг цуглуулга, өвөрмөц шинж чанараар гадаад дотоодод алдартай. Сүн, юань, мин, чин гүрний хатгамлууд, шан, жоо гүрний үеийн хүрэл эдлэлүүд, ёо гүрний вааран эдлэл, сүн гүрний шүлэг дууллын түүхэн бичээсүүд, Мин Чингийн эртний газрын зураг гэх мэт ховор нандин үн цэнтэй эд үлгийн зүйлс олдуурууд олон байдаг. Тухайлбал өвөр Монголоос олборлсон эртний хятадын соёл иргэншлийн бэлэг тэмдэг болсон хуншааны соёлын хаш чулуу энд хадгалагдсан байна. Музейн цуглуулгууд нь уран бичлэг, уран зураг, торгон хадгамал, хүрэл эд зэрэг 20 төрөлд хуваагдаж Балар эртний үеэс чин гүрний үе хүртэлх соёлын дурсгалуудыг хамарна. Леонин бүс нутгийн баялаг түүх соёлыг харуулсан нийт цуглуулгын тоо 118,000 орчим. Соёлын үнэт дурсгалын тоо 63,000 гаруй бий. Уг музейд жилдээ 628,000 хүн зочилдог байна. За гэхдээ энэ нэг сони юм байна. За энэ шил лонх бол тийм ээ. Ер нь бол одоо хаттын энэ одоо дундад орны түүхэнд бол маш сүүлд орж ирсэн. Тий. Энэ ханаас орж ирсэн гэсэн мэдээж гаднаас орж ирсэн байхгүй юу? Энэ яаж бүтээгдсэн гэхээр мэдээж нэг шилийг хайлуулад тэгээд ингээд гуурсаар үлээгээд хэлбэр төс гаргаад араас нь зөөлгөн дээр нь одоо чимэгдэх юм яадаг ийм угалц гаргасан гэдэг нь бол тодорхой би судалгаач гэсэн ярьж байна. Гэтэ энэ сонирн байгаа бас чи хардаа энэ ямар юм байна? Шоо шиг юм уу? Юм уу ч юм ба. Энэ одоо хоёр талдаа амсартай тийм ээ. Тэгээд нэг талынхаа амсар нь бас хүнд юм байна. Тэгээд дотор нь ус хийхээр яадаг ийдэг гэнэ. Нэг сони юмсууд ярьж байгаа. Гэхдээ энэ одоо юу одоо бол тэр яг юунд зориулагдаж одоо бүтээгдсэн нь тодорхойгүй яг яаж хэрэгэлдгийг хинч мэдэхгүй онцгой болоод үлдсэн. Энд дэвштэй ус ч юм уу тийм аа ундаа ч юм уу одоо сархад ч юм уу юу ч юм хийгээд дүүргч гэвэл хоёр талаараа гоож байна. Яаж барьсанд гоож байна. Дундуур хийчих юм бол энд дотор тогтоод байна. Хоосон байвал мэдээж юу ч байхгүй л та. Тэгэхээр нөгөө нэг дундуу шилтэй усны салхих нь илүү өнтер гэсэн маш олон яриа хэллэгнүүд байдаг. Энээс иш авсан ч юм уу гэж судлаач бас ярьдаг юм байна.
Энэ бол бас л одоо он тооллоос он тооллын 300-аас 400 жилийн хооронд одоо түүхийн одоо дурсгал зүйс гэж байна. Тэгэхээр торгон зам гэдэг ямар эртнээс бүр юм үүсвэртэй хөлөвтэй байгаа тийм. Яг тэрнийхэн одоо яг түүхэн гэрчлэлээ болж энэ дээр тавигдаж байна. Тийм, яг түүхэн гэрчлэгээ, торгон замын түүхэн гэрчлэгээ яг энэ яг гаднаас орж ирсэн гэдэг нь баталгаатай. Шинээн хот үндэсний бодлогын дагуу идэвхтэй арга хэмжээ авч эдийн засгийн тогтолцооны өөрчлөлт гадаад ертөнцид нээлттэй байх бодлогыг авч хэрэгжүүлжээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, гадаад худалдааг өргөжүүлж, гадаад хамтын ажиллагааг идэвхтэй явуулсны үр дүнд Шинээн хотын эдийн засаг сайжирч, Хятадын зүүн хойд бүс нутгийн томоохон хот зүүн хойд Азийн төв хот болжээ. За үзэгчдээ алтаар бүрсэн модон дөрөөний зураг нь энэ байна. Яг эдэн болохоор өөр музейд одоо үзүүлгээр явагдсан байгаа. За тэгээд энэ бол одоо он тооллын 300-аас одоо 400 оны хооронд одоо хэрэгжилж байсан. Нэлээд хаан изгууртны үн цэнтэй эд тийм ээ. Тэр бүрсэн болохоор тийм модон дөрөө дээрээс нь одоо ингээд ийм сэнжтэй. Тэгэхээр тавган ч гэсэн одоо яг ийм бүрэг байдаг чинь бол бүр маш эртний үеийн тийм одоо умраатын нүүдэлчин үндэстний хэрэгжилсэн гэдгийг судалгаан дээр батлсан байдаг шүү дээ. Тэгээд энэ бас нэг сонин тийм ээ. Энэ хосоороо олдсон гэж байгаа хөө тий. Хосоороо олдно гэхэлэр бол бүр сонирхолтой. За Хятадын түүхэн дэх одоо маш алдартай нэртэй хүн Күнз гэдээ байдаг штэ. Одоо манай үзэгч гэсэн сайн мэдэх байх их одоо бичгийн хүн суу хантан за ингээд энэ дээр бол яг одоо Күнз шавнартайгаан аялсан жинхэнэ ориг зураг байна. Тийм. Тэгээ хамгийн гол нь ориг зураг нь гэж байгаа байхгүй тийм ээ. Энэ ориг зургийг үедээ дандаа ингээд одоо музейд гаргаж дэлгэн үзүүлэлт хийдэггүй. Өнөөдөр бид нар маш азтай энэ ориг зургийн ориг бичээстэй ингээд одоо харж байна гэдэг юм. Бас үнэхээр нэг бичгийн Күнзийг судалдаг одоо сонирхдаг хүнд бол бүр их аз тохиолж ойлгож болно тий. Тэр нь одоо Леонин музей дотор одоо ийм ховор нандин одоо түүхийн дурсгал зүйлсүүд ариун байна. Нэг давхард нь бол одоо яг энэ давхаргад бол одоо тангийн одоо шүлэг дуулын за тэгээд тэр сайхан бичээсүүдийн ориг бичээсүүд нь бол яг энэ хэдэн өдөр дэлгэгдэж байна. Хотын байгуулалт тасралтгүй урагшлахын хэрээр Шинээн хотын бүтээн байгуулалтч хурдцтай хөгжиж байна. Хот төлөвлөлтийн шат дараалсан арга хэмжээнүүдийн үрээр тус хот өнөөдөр баялаг түүх, өв соёлтой эртний Вант хотоос орчин үеийн оршин суухад таатай хот болон өөрчлөгдөжээ. Цаашдаа бүр ч илүү цэцэглэн хөгжих нь тодорхой юм.